эх он жилүүдэд энэ төсвийн орлогын бүрдлийг хангах асуудал руу бид онцгой анхаарах ёстой. Тэгэхдээ бид хураан гэхээсээ илүү баялаг бүтээж байгаа салбараа аль болохоор дэмжиж, орлогожуулж, орлогоос нь авдаг юмаа дагуулж бий болгох тухай ойлголт байх ёстой л доо. Аль нэг салбараас гэдэг юм уу цөөвтөр аж ахуйнуудаас хамааралтай бүрдлээс ангижирч байж сая бүтээмжч тэр энэ эдийн засгийн төрөлжилтч тэр эдийн засгийн толгууруудч тэр олон болох ёстой. За татварын багц хуулийн өөрчлөлтийн асуудлыг оруулж ирсэн их хурал дээр одоо яригдж байна. За энүүгээр бол бид аль болох энэ жижиг баялаг бүтээгчтэй дэмжих асуудал байна. Дээр нь бас орлого багтай иргэдээ тодорхой хэмжээнд дэмжих асуудал байна. Ингэж байж энэ бааз суурь өргөдгөх иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх тухай асуудал нэг талд байна. Нөгөө талд энэ татвар хураалтын үйл явцыг бас бодлогоор зөв зохицуулах тухай асуудлууд байна. Бүртгэлийн гэдэг юм урьдчилсан татвар хураалтын тогтолцооноос борлуулалттайгаа үйсэн татварын одоо хураалтын тогтолцоо руу шилжих. Энэ нь одоо үндсэндээ нэмэгт цөртгийн албан татвар этэр бол шууд гайл дээр импорт дээр бол шууд гайл дээр хураалтыг дэвждэг байсан бол одоо энэ үнийг бас тодорхой хугацаа гаргаж өгч борлуулалтын үйл ажиллагаатай уяхаар ийм эргэцэн шин зохицуулалт хийхээр орж ирж байгаа явдал бол бас энэ Монголын баялаг бүтээдэг аж ахуй бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг энэ улсуудын маань үйл ажиллагаа нь нэлээд томоохон дэмжлэг болно гэж харж байна.